Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Дорногов аймгийн Эрдэнэ сумын төлөөллүүд өөрсдийн санал хүсэлт байр сууриа илэрхийлэх гэж байна. За энэхүү хэлэлцүүлгээр говийн бүсийн хөгжлийн гарц боломж. За тэр дундаа говийн бүсэд манай Дорногов аймаг бол томоохон мега төслүүд хэрэгжиж байгаа аймгийн тухайд орон нутаг дотроо хэрхэн кластерлаж, хамтран ажиллаж хөгжихийн үүн дээр ямар зохицуултууд хэрэгтэй байгаа талаар өнөөдөр саналаа солилцох гэж байна. Ингээд Эрдэнэ сумын төлөөллүүдийг та бүхэн танилцуулъя. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганбаяр, сумын засаг даргын орлогч Болцайхан, за хувийн хвшлийн төлөөлөл Бат төгс, залуучуудын төлөөлөл Баяр Цэнгэл, шинэ хоршоо хөдөлгөөний төлөөлөл Батцөрөн, за мөн Эрдэнэтэн судлаачдын төлөөлөл Ган Жаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. За тэгэхээр Дорногов аймгийн Эрдэнэ сум өнөөдөр дэд бүтэц болон хөгжлийн тэргүүлэх чиглэлд ямар салбаруудыг онцлох вэ? Мөн говийн бүс тэр дотроо Дорногов аймагта ямар хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг баримтлан хөгжиж ирсэн бэ? За Дорногов аймгийн Эрдэнэ сум 1924 онд анх байгуулагдсан. Өдгөө 100 жилийнхээ намтран ариун түүхийг бичээд ингэ явж байна. Бид үтсийн хувьд бол төмөр зам, босоо тагтгийн авц зам толбогдсон ийм сум байна. За газар нутгийн хувьд бол 959.6 мянган га нутаг дэвсгэртэй. За эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуй, мал аж ахуй. За мал аж ахуйд бол нийт 350 гаруй малчин өрх хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулаад ингээд эхлээд ирж байна. Хөдөөгийн 4 баг, засаг захиргааны 5 багтай, хөдөөгийн 4 баг, за сумын төвийн 1 баг, за нийт 5 багтай. За төрийн 6 байгууллага, төмөр замын 6 байгууллага, хэдийн зэргийн отряд, за 9 стаф үйл ажиллагаа ингээд явуулж байна. За тэгэхээр бүс нутгийг харьцангуй тэнцвэртэй жигд хөгжүүлэх асуудал дээр говийн бүсийн хөгжлийн гарцын талаар ярих гэж байгаа. Бүсчилсэн хөгжил өнөөдөр яагаад хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? Таны байр суурийг сонсомоор байна. За бүсчилсэн хөгжлийн хувьд Монгол улсын хэмжээнд алсын хараа 2050, за бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд за манай сумын хувьд говийн бүсийн сум, хөлийн сум. Энэгээр говийн бүсийн ижил төстэй сумууд өөр хоорондоо бүхий л салбаруудаараа ижил төстэй зүйлүүдээр харилцан туршлага солилцож ингэж хөгжих нь үзэж байна. За манай сумын хувьд бол мал аж ахуй суурилсан. За үүнийг дагаад газар тариалан мөн байгалийн баян бүрдэлтэй төчиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ийм бодлого шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. За засаг даргын орлогч үүн дээр нэмбэл ер нь энэ жил Дорногов аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан байгаа. Үүнтэй уялдуулж орон нутагтай сум орон нутагтай холбоотой ямар шийдвэрүүдийг ямар бодлогын хүрээнд хамтарч ажиллаж байна. Мөн энэ жил Дорногов аймгийн Эрдэнэ сум ямар зорилттойгоор ажиллаж байгаа вэ? За энэ жилийн үед манай сум хүүхэн залуучууд гэр бүлийг дэмжих жил болгон зарласан. За аймгийн хэмжээнд бол аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбоотой манай сумын хувьд бол сая байгалийн баян бүрдэн булаг гэж амгалан соёлын газар байдаг. Үүнтэй аймгийнхаа бодлого шийдвэрийг уялдуулан бүрдэн булаг бөөрийн соёлд сумынхаа аялал жуулчлалын гол чиглэл болгон сумдаа ажиллаж байна. Бүрдэн булаг амгалан соёлын газрыг хичнээн хүний хүчин чадалтай ажиллах боломжтой юм. Аялал жуулчлалын маршрутад бас байдаг манай аймгийн голлох аялал жуулчлалын бас брэнд болсон юм газар шүү дээ. За бүрдэн булагт нэг ээлжиндээ бол 70-80 хүний хүлээх хүчин чадалтай. За там бөөрийн соёлд үйл ажиллагаагаар явуулдаг. Мөн аялал жуулчлал за говийн баян бүрдийг үзэхээр Монгол орны өнцөг болон мөрнөөс дотоодын аялал жуулчлал мөн сүүлийн үед гадаадын аялал жуулчлалууд бүрдэн соёлд маань ихээр ирж үзэж харах тийм
бололцоог бүрдүүлэх зорилготойгоор өдөртөөс сум орон нутагт ажиллаж байгаа. За төр хувийн хвшил хөрөнгө оруулагч хоорондын хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах ёстой гэж үзэж байгаа вэ? Танахтар бол та түрүү ярьж мал аж ахуй, газар тариалан, за мөн одоо үүн дээр суурилсан тийм ээ бүтээгдэхүүн үйлчлэгийг өргөжүүлэх. За энэ таатай орчныг бүрдүүлэхийн тулд ямар дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? Сум орон нутаг одоо өөрсдийн хүрээнд шийдвэр гараад одоо ажиллах боломж нь хэр байт юм болоо? За сум орон нутгийн хэмжээнд бол одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны одоо өргөжүүлэх хэрэг одоо сумын хэмжээнд бол одоо хоршоо хөгжүүлэх сан гэж байдаг. За үүнийхээ дагуу бол одоо бизнес эрхлэхээр зорж байгаа аж ахуйн нэгж хоршоод бол одоо хөнгөлөлттэй зээлийг бол олгоод ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо жилийн хийхэд бол одоо сумынхаа хурлаар хэмжээ үйлдвэрлэл үйлчлэгээ гэсэн хоёр одоо зүйл дээр хэмжээг нь тогтоогоод ингээд явж байгаа. За эрдэмтэн судлаачдын төлөөлөл өнөөдрийг хэлэлцүүлэхэд оролцож байгаа. Тэгэхээр энэ соёлын өв нутгийн онцлогийг хадгалах хамгаалах талаар ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа вэ? Энэ өөрөө бүсчилсэн хөгжлийн бодлогод бас яаж одоо уялдаа холбоотойгоор зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг байж? За тэгэхээр Монгол улсын бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал зааснаар эрхэм зорилгот бол үндэсний соёлоо дээдлсэн байгалийн унган төрх экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хойч үедээ өвлүүлнэ хэмээн заасан байдаг. Энэ өнцгөөс нь хараад үзэх юм бол бүс нутаг болгон өөрийн одоо төрлөх нутгийн соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад хөгжлийнхөө гол тэргүүлэх чиглэл болгож явахыг бол заасан байгааг харж байна. Тэгэхээр манай сумын хувьд бол одоо нэн эртний цаг буюу шинэ чулуун зэвсгийн үеэс ирж одоо хүн нутагшин суурьшиж байсныг гэрчлэх маш олон одоо палеонтологийн болоод археологийн түүх соёлын дурсгалт газрууд байдаг. Энэ утгаар нь аваад үзэх юм бол бүсчилсэн хөгжилтэй холбохын тулд тийм одоо соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа угсаатны тэр говийн ард иргэдийн амьдрал ах уй малчин өрх нүүдэлчдийн соёлыг харуулсан энэ чиглэлээр одоо аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх тохиолдолд ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг дэмжих тогтвортой хөгжих нь боломж бол бүрднэ гэж харж байна. Үүн дээр яг ямар бодит ажил хэрэг хийх шаардлагатай байгаа вэ? Ямар зохицуулалт хэрэгтэй байна? Ер нь одоо соёлын өвийг хадгалж хамгаалах энэ асуудал бол ер нь ганцхан одоо төрийн бодлогын хүрээнд тийм ээ төрөөс соёлын талаар баримтлах бодлого заагаа зогсохгүй одоо улс орны иргэн бүр бол өөрийн гэсэн үүрэг хариуцлагыг үндсэн хуулиараа ч заасан байдаг тийм ээ эрхэм зорилгын эрхэм үүрэгт нь бол тусгагдсан байдаг. Энэ утгаараа бол бид нар одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төвийг одоо сумандаа байгуулах, ардын гар урлал, одоо малчин ах уй, нүүдэлчдийн амьдралын одоо хэв маягт тохирсон тэр үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр одоо олон төрлийн бизнес гэдэг юм уу, одоо сүлжээ, гар урлалын тийм төвийг бол байгуулах энэ бас их чухал шаардлагатай. Үүгээрээ дамжуулаад амжиргаагаа дэмжихийн хажуугаар тэр соёлын өвөө хадгалж хамгаалах амьд өвийг шүү дээ тийм ээ. Соёлын өв чинь бол биет болон биет тус гэдэг нэг хоёр төрөлтэй байгаа юм. Тэгэхээр биет өвийн хувьд бол түүх соёлын дурсгалт газрууд, за үл хөдлөх түүх соёлын дурсгалууд орно. Биет тус өв дээр нь бол хүнээс хүнд дамждаг тийм амьд өв байгаа юм. Тэгэхээр тэр амьд өвийг хүнээс хүнд дамждаг ахмад буурлууд өнөөдөр амьд байгаа цагт нь дараагийн залуу үедээ өвлүүлэн уламжлуулах гол одоо нэгж нь бол үеэс үед бол гэр бүлээсэн. Гэтэл өнөөдөр гэр бүлийн одоо нийгмийн институтийн үүрэг бол тодорхой хэмжээгээр одоо саарсантай холбоотой ахмад үе болоод залуу үеийн хооронд одоо залгамж холбоо алдагдах ийм одоо орчин цагийн соёлын чиг хандлага харагдаад байна. Тэгэхээр бид энэ соёлын үеийн хадгалт хамгаалтанд бол төрөөс бодлогоор одоо засаг захиргаа нутаг бүс нутгийнхаа хэмжээнд ийм гар урлалын төвүүд юм уу соёлын өвийн одоо бүтээлч үйлдвэрлэлийн төв гэсэн ийм төвүүдийг бол бас төрөлжүүлэн хөгжүүлэх бас хоршиж дагнаж хамтарч ажиллах ийм боломжууд байгаамаа гэж. За үүнийг түгээн дэлгэрүүлэхэд иргэдийн оролцоо их чухал. Та энэ оролцооны төвшин хэр хангагдсан гэж үзэж байна. Үнэхээр өв соёлоо түгээн дэлгэрүүлж энэ бүсчилсэн хөгжлийн давуу талаа бүтээгдэхүүн болох эдийн засгийн эргэлтэнд оруулах цаашлаад цаашаад хадгалах гэдгийг асуудлыг бол иргэн хийж байгаа. Тэгэхээр иргэн төр хоорондын уялдаа холбоо энэ дээр одоо хэр зохицож хэр одоо үр дүнтэй ажиллаж байна гэж үзэж байгаа бай.
Тийм. За тэгэхээр иргэд соёлын өвийн гол эзэд нь одоо иргэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр иргэдийн соёлын талаарх ойлголт, соёлын өвийн талаарх боловсролын асуудал бол маш хангалттай байгаа. Тэгэхээр энэ улсын хэмжээнд бүх нийтийн соёлын боловсрол хэмээх одоо тийм засгийн газрын арга хэмжээг бол хуучнаар бол үндэсний хөтөлбөрийг бол боловсруулад соёлын яамнаас бол явж байгаа. Тэгэхээр энэ орон нутаг бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа энэ цаг үед бол бүсээрээ одоо говийн бүсийн говьд амьдардаг хүмүүсийн амьдралын хэв маяг, уламжлалт, одоо арга ухаан, мэдлэг энэ бүгдийг бол өвлүүлэхэд эдгээр өөрсдөө малчид өөрсдөө энийгээ өвлөөд явж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Малчид энийгээ бас өөрсдөө сайн ойлгохгүй малыг бол зүгээр нэг эдийн засгийн амжиргааны их үүсвэр гэж хараад байгаа. Тэгэхээр энэ малтай холбоотой мал дагсан энэ их өвийг одоо сурталчлах, түгээндэлгэрүүлэх иргэдийн энэ нийт ойлголтыг л одоо дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Тэгээ манай аймгийн хэмжээнд бол ерөнхийдөө энэ соёл урлагийн мэрэгжлийн боловсон хүчний нөөц бол хангалтгүй. Ганц бас дорн говийн хэмжээнд хвшилтэй ер нь Монгол улсын хэмжээнд яг соёлын өвийг хадгалж хамгаалдаг энэ чиглэлийн мэрэгжсэн боловсон хүчин бол хангалтгүй байгаатай холбоотой одоо анхан шатан дээр сум орон нутаг дээр энийг түгээн дэлгэрүүлэх энэ одоо иргэдийн бүх нийтийн соёлын боловсролыг одоо мэдлэгээр хангаж өгөх юм боловсон хүчний хүний нөөцийн асуудлыг бол нэн тэргуунд бас одоо шийдэх хэрэгтэй болов уу гэж харж байна. Тэгэхээр Улаанбаатар хотод хэд төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийн бодлогын гол одоо баримт бичиг гарсан. Тэгэхээр та соёлын өвийг хамгаалах, хадгалах энэ тал дээр боловсон хүчин орон нутагт бас шаардлагатай гэж нэг талаас харж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатарт яг энэ чиглэлээр боловсон хүчин хангагдсан гэж үзгүн үнэхээр Монгол улс өөрөө боловсон хүчний хомсдолд орчод байна уу? Ер нь баг манай улсын хувьд бол бүх салбарт ер нь хүний нөөцийн дутагдалд орж ийн гэж ярьж байна. Гэхдээ яг соёлын салбар, соёл урлагийн салбар бол ер нь хамгийн их хомсдолд орсон салбар гэж хэлж болно. Тэгээ сүүлийн үед бол бас 2020 онд манай соёлын яам байгуулагдсанаар бол энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх тал дээр онцгой анхаарч манай соёл урлагийн их сургуультай хамтраад давтан сургалтууд, богино хугацааны сургалтууд гэх мэт одоо сургалтуудаар бол энэ хүний нөөцийг хангах тал дээр ажиллаж байна. Ер нь цаашдаа бол яг энэ соёлын чиглэлийн мэрэгчлэтнүүдийг одоо яг сум орон нутагт тогтвор сууршилтай ажилуулах тийм ээ. Тэдний одоо ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр бас энэ бүсчилсэн хөгжлийн чиглэл гэдэг юм уу, бүсчилсэн хөгжлийн энэ бодлого бас нөлөөлөх байхаа гэж үзэж. За Дорногов аймгийн Эрдэнэ сум бол мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал дээр тулгуурсан гэж түрүүн удирдлагууд онцолж байна. Манай Дорногов аймгийн аялал жуулчлалын маршрутад Бүрдэн булын амралт сувилийн газар орсон байдаг. Одоо энэ амралт сувилийн газрын нөхцөл байдал ер нь ямар байгаа те? Бодлогоор цаашдаа яаж дэмжиж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Одоо л зөвхөн мэдээж одоо зундаа болвол элсэнд очиж те бөөрөө сувлуулах ийм нөхцөл байдалтай байгаа. Дөрвөн улирлын туршид бас ажиллах боломж байдаггүй. Ер нь одоо энэ дээр ямар зохицуулт бас хийвэл суманд бас нэг орлого олчих. За мөн одоо бүс нутгийн хэмжээнд энэ өөрөө амралт сувилийн газрыг өргөжүүлэх ер нь тийм хөрөнгө оруулалт шаардлагатай юм. За та саналаа хэлээд тий. За Бүрдэн булгийн бөөрийн сувилыг бол одоо тагшин эрдэнэ орон нутгийн өмчөж аж ахуйн төлөвлөлт үйлдвэрийн газар одоо үйл ажиллагааг одоогийн байдлаар хариуцж байгаа. Энэ дээр бол одоо улирлын чанартай. За 3 ээлжээр бол одоо элсний одоо амрагчдыг бол одоо хүлээж авч эмчилж, сувилж ингэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. За төр ажлын байраар бол орон нутгийн иргэдээс бол ажиллаж амьдрал ахуйгаас дэвшлүүлдэг. За тэгээд одоо ажил ачааллын хувьд бол одоо Бүрдэн бөөрийн сувилийн одоо тагшин эрдэнэ маань бас аялал жуулчлалын чиглэлээр одоо үйл ажиллагааг өргөжүүлэн явахад бас тэд нар бол өөрсдөө яг өөрсдөө хүчээр бол чадахгүй маа. Дахиад одоо энэ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах одоо аж ахуйн нэгж байх юм бол одоо орон нутгаас бодлогоор дэмжиж аймгийн одоо аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө энэ тусны дагуу ингээд газар нэмийг бол үйл ажиллагааг өргөжүүлээд явах бол энэ одоо тэргүүний шаардлагатай байна гэж үзэж байна. За нэмэлтээр танд ямар санал байна? За манай Бүрдэн булаг бол одоо ер нь яг эмчилгээний аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад олон жил улсдаа бол танигдсан ийм газар. Дээрээс нь нэмээд яг энэ одоо Бүрдэн булгийг тойрсон ямар аялал жуулчлалын төрлийг хөгжүүлж болох вэ гэхээр тэмээ аялал байж болно. Мөн одоо морин аялал гэдэг юм уу
бас хажуугаар нөгөө аргал хардаг, хурдсан аргалыг одоо хардаг тийм тусгай сонирхлын ийм аялал жуулчлалыг бас хөгжүүлэх бүрэн боломжтой. Нөөц бол байна. Тэр нөөцийг дагсан тэр дэд бүтэц гэдэг юм уу тэр асуудлууд нь бас тодорхой хэмжээгээр шийдэгдээгүй байдаг. Хамгийн наазахын жишээ бол одоо сумын төвөөс одоо тэр засмал замаар явах боломж байдгүй. Тийм ээ. Одоо шорон замаар л явдаг. Тэгэхээр нөгөө дэд бүтэц буюу Бүрдэн булаг руу чиглэсэн тэр замыг бол бас засаад ингээд дэд бүтцийг хөгжүүлээд өгчих юм бол ямар нэг хэмжээгээр тэн дээр одоо олон арга хэмжээ, ивент, тийм ээ, аялал жуулчлалын эко аялал жуулчлал хийж болно шүү дээ. Тэнд элсийг дагсан тэр элстэй холбогдох монголчуудын тийм ээ. Ер нь дэлхийн нийтэд тэр элстэй газрууд чинь энэ тэмээний фестивал гэл иймэрхүү арга хэмжээний зохион байгуулдаг. Тэгэхээр тэр жишгээр манай Бүрдэн булгийг бол бас тийм одоо олон нийтийн массыг дагуулсан тийм ивентүүдээр татах аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бол байгаа. Нөгөө талаас бас мөргөлийн аялал хийж болохоор байгаа. Тэр чинь нөгөө дагмид орч хайрхан гэдэг тогшин одоо сахиустай тийм хайрхан тэрийг дагсан одоо Аравжаа хутгтын одоо хурдаг одоо их том агийн ёсны тэр тарны ёсны ном хурдаг тийм их тийм авшиг жанлавтай газар гэж хууч домог яриа байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн одоо шүтлэг бишрэлтэй холбогдсон юм аяллыг бас зохион байгуулах боломж байгаа. Хамгийн гол нь одоо тэр сумын тэр төвлөрсөн засмал замаас Бүрдэн булаг хүртэлхийн замыг л одоо бий болгох, босгох хэрэгтэй, засмал зам тавих хэрэгтэй байна л гэдгийг энд бас ташрамд өгүүлье. Сүүлийн жилүүдэд ер нь одоо говь руу чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил бол нэмэгдсэн. Гэхдээ энэ нөгөө стратегийн гэж хэлээд байгаа бүсийн хэмжээнд, улсынхаа хэмжээнд хөгжих боломжтой одоо эдийн засаг буюу иргэдийн амжиргааг дээшлүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэхтэй өөрсдийнхөө нутаг орныхоо онцлогийг тусгасан Монгол улсынхаа хэмжээнд хэрэгтэй байгаа энэ салбарт яг хөрөнгө оруулалт дутаад байна уу гэсэн нэг ийм зүйл ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс ер нь иргэд хэрэг санал хэлдүүгээ. Үүн дээр хамтарч ажиллая гэсэн хөрөнгө оруулагчид хэр байдаг вэ? Ер нь бол одоо сүүлийн жилүүд бол одоо банк ингээд одоо энэ аялал жуулчлалын чиглэлээр үргэлжлэж байгаа явуулъя гэсэн санал хүсэлтүүд бол ирж байгаа. Энийг сум дангаараа шийдэх боломжтой байгаа юу? Боломжгүй тийм. Дээрээс одоо нэгдсэн удирдлагаар тийм ээ. Бодлогоор л одоо дэмжих хэрэгтэй тийм. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлэх Дорногов аймгийн Эрдэнэ сумын хувийн хвшлийн төлөөллүүд оролцож байгаа. Ер нь одоо тухайн орон нутагт ажиллаж амьдрахад иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд ер нь ямар асуудлуудыг төр шийдэх ёстой гэж харж байгаа вэ? Хувийн хвшлийн төлөөллөөс хариулах уу? Ерөнхийдөө яг манай сумын хувьд бол дэд үтс байрлалын хувьд бол давгүй сайн. Одоо бүсчсэн хөдлийн бодлогоор бол манайч одоо зам үүдтэй нэг одоо бүс сумд орж байгаа үед манайч яг одоо улсын үүд одоо экспорт импорт хамгийн том боомт хамгийн ойрхон байгаа сум. Ерөнхийдөө одоо үйлдвэрлэл эрхлэх хувийн үйлдвэрлэлчлээ явуулахад бол их боломжтой. Одоо яг төрөөс хамгийн гол дэмжих асуудал бол нэгдүгээр энэ тэр зээлийн хүүний асуудал байгаа. Хоёрдугаарт бол одоо нэг барьцаа хөрөнгөний үнэлгээ гэдэг нэг юм хөдөө орнууд төрөхээр барьцаа хөрөнгө бол бага үнэлэгддэг нэг тийм асуудал байгаа. Тэн дээр одоо зээлийн батлан даал гаргах юм уу яах нь тэн дээр нас нэг төрөөс нэг бодлогоор дэмжиж өгмөр байгаа юм. Дараагийн нэг асуудал бол одоо энэ төрөөс нь зөвшөөрөл одоо олох асуудлуудыг бас жоохон төв багтай хурдан шуурхай болгож өгмөр байна. Тэгэх юм бол одоо ерөнхийдөө хувийн хвшлийн хувьд бол одоо яг манай орон нутгийн хувьд бол нэг тийм одоо болохгүй бүтэхгүй гэсэн юм алга байна. Та ямар зөвшөөрлийг хэлж байгаа вэ? Тодруулбал. За хамгийн ихний асуудал бол газрын зөвшөөрөл. Ерөнхийдөө одоо үйл ажиллагаа явуулах заавал ихлэх газартай байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо бол газар авахд бол бүр хэцүү болсон байна. Газрын зөвшөөрлөд баг нэг за жилдээ амжуулах юм болчиход шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө заавал бизнесийг нэг жилээр 2 жилээр төлөвлөж хамгийн багтаа тэр газартаа болж дараагийн ажлаа эхлэх болчиход байдаг. Тийм учраас одоо энэ бол бизнес үйл ажиллагаа одоо аль болох хурдан л явахгүй бол одоо тэг хүлээгээд чадахгүй болчиход шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ жил одоо жишээ нь энэ жил аялал жуулчлалын жил болгоод зарлж та тэгэхэд бид нар одоо аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэх юм бол одоо газар өсөх юм бол бид нар одоо эх жилээс наашгүй. Хугацааны хувьд удаан байна тийм удаашралтай. Тэгэхээр эднийг одоо нэг жоохон хурдан шуурхай болгоод өгвөл одоо манай аймгийн хувьд манай орон нутгийн хувьд бол одоо зах зээлд ойрхон бүх юмдаа ер нь боломжийн одоо болохгүй юм бол алга байна.
За Монгол улсын бүсчилсэн хөгжлийн энэ шинэ үзэл баримтлалаар ингээд та бүхний ард харагдаж байгаа ингээд 7 бүс. Тэр дундаа говийн бүс болвол Монгол улсын одоо энэ өрсөлдөх чадвар за мөн одоо эдийн засгийн хувьд авч явж байгаа хамгийн том бүсийн хувьд та говийн бүсийг юу гэж одоо илүү давуу талтай гэж харж байгаа вэ иргэн хүний өнцгөр? За одоо яг говийн бүс бол одоо ерөнхийдөө яг Монгол улсын эдийн засгийн хувьд бол хамгийн чухал бүс болчихлоо шүү дээ. Одоо нөгөө мега төслүүдээс хамгийн олон манай говийн бүсд байна. Тэрнээс одоо 2 мега төсөл манай аймгууд байж байна. Тэгэхээр одоо юу гэх юм улсын хувьд бол одоо хамгийн чухал бүс. Тэрэн дотор бүс дотор манай аймаг бол бас нэлээд чухал одоо яг ийм аймаг болчиход байна. Тийм учраас одоо бид нар энэ мега төслүүдэд хурдан өргөжлүүлээд дараагийн одоо шатны бусад төсөл хөтөлбөрүүдэд одоо яралтай хэрэгжүүлэх юм бол одоо улс орны хувьд бол одоо маш чухал байл гэж харж байгаа. Та хувийн хвшлийн төлөөлөл учраас би та ажлын байран дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа ажил олгогч хүн гэж харж байна. Тэгэхээр энэ ажиллах боловсон хүчний хүртээмжийн асуудал говьд одоо бусад бүсүүдийг бодоход илүү тийм тутмаг харагдаж байгаа. Энэ дээр ямар бодлого баримтлаасаа гэж боддог. Одоо жишээлбэл ямар урамшууллын одоо бодит үр дүнтэй ажил тийм ээ. Яг ажиллах хүчний хувьд бол мэдээж одоо Монгол улсын хувьд бүгд л тутмагшилтай байна. Тэгээд одоо говийн бүс бол бүр илүү одоо дутуу гэх юм уу эсвэл одоо нэг олон юм мега төсөл байгаа учраас одоо ажлын байр их гараад тэр хэмжээгээр одоо эрэлт их байгаа учраас ажлын байрны дутагдaltaй ингэж илүү харагдаж байна гэж ерөөдөө харж байгаа. Тэгэхээр одоо ажлын байрны дутууг одоо нөхөх хөдөлмөр эрхлэх хүмүүсийн одоо бодиттой дэмжлэг гэх юм бол одоо тэр юуны нийгмийн даатгалын шимтгэлийг одоо жоохон багасгах боломж байд юм болов. Тэр нь хэрэг байх юм бол одоо нөгөө ажилчдын гар дээр очих цалингийн хөв хэмжээ бол ихсгээд байгаа. Одоо хувийн үйлдвэрлэл одоо бизнес эрхлэлдэг хүний хувьд харахад бол нөгөө олон ажилчин ажиллуулаад тэр хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлөөд явхад бас энэ шимтгэлийн хөв хэмжээг жоохон багасчвал ерөнхийдөө илүү бодиттой болох гэдэг. Тэгэх юм бол одоо нэг хүмүүсийн хувьд бол одоо юу гэдэг цалин мөнгөн дээр одоо гар дээр очих мөнгөний хувьд бол харьцангуй боломжтой болж байгаа учраас тэн дээр нэг төлөөс их анхаарат өгвөл ямар боломж байдаг юм бол гэж бодож байна. За баярлалаа. Мөн хоршоолагчдын төлөөллөөс асуумаар байна. Тэгэхээр өнөөдөр Эрдэнэ суманд ер нь энэ шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хичнээн хоршоо байгуулагдаад байна. Энэ дундаас танай хоршоо ямар чиглэлээр ажиллаж байна? Ингэснээр сум орон нутгтаа ямар асуудлыг шийдвэрлэж одоо хувь нэмрээ оруулж байна? За баярлалаа. Манай Эрдэнэ сумын хувьд бол одоо 2024 онд Асын хараа 2050 Монгол улсын урт хугацааны одоо хөгжлийн бодлого болон бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж 14 одоо тэм шинэ хоршоо одоо шинээр нээгдсэн байгаа. За энэний нэг нь бол одоо манай говийн наран төхөм гэд бид одоо мал аж ахуй газар тариалан хавсарсан ийм хоршоог байгуулад ажиллаж байна. За энэхүү хоршоог байгуулснаар бидний одоо нэгдэж өөрсдийн одоо орлого үйл ажиллагааныхаа орлогыг одоо нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг одоо ажлууд болон одоо бидний одоо амьдралд одоо ихээр одоо нөлөөлж байгаа гэдэгт одоо гэж хэлмээр байна. За бүс нутгийн хэмжээнд энэ дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд та бүхний оруулж байгаа хувь нэмэр мөн одоо тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг юу гэж тодтогхоор байна? Танай хоршоодууд ер нь одоо сумынхаа хэрэгцээг хангаж чадчихна вэ? Эсвэл одоо илүү том зах зээл дээр гарах хэрэгцээ шаардлага байна уу? За манай сумын хоршоодын хувьд бол одоо эхний удаа дөнгөж одоо шинээр бий болоод үйл ажиллагаагаа одоо эхлээд явж байгаа учраас бидэнд бол одоо бас янз бүрийн одоо асуудал одоо болж өтөхгүй зүйлүүд гардаг. За тийм учраас одоогоор бол одоо сумын төвийн эхэн одоо хүмүүсийг одоо эрүүл аюулгүй эко бүтээгдэхүүнээр хангах одоо ийм үйл ажиллагаа бол эхний ээлжинд хийгдээд явж байгаа. Манай хоршооны хувьд бол энэ жил одоо намрын үсгэлэн худалдаа болон сүүсүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн мөн газар тариалан төмс хүнсний ногоо жимсээр бол одоо оролцоод ингээд шилдэг хоршоо болж ингээд шалгарсан байгаа. Энэ нь бол одоо бидний бас сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд одоо оруулж байгаа нэг хувь нэмэр болов гэж одоо бид бодож байгаа. За мөн бүсчилсэн хөгжлийн бодлогод орон нутгийн одоо хөгжлийн төвүүд буюу зарим одоо газар тариалан илүү хөгжиж байгаа бүс нутагтаа хүнсний үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжинэ гэсэн ийм заалтууд яваад байгаа юм.
Тэгэхээр энэ заалттай холбоотойгоор таны санал юу байна? Ер нь одоо Эрдэнэ суманд одоо мал аж ахуйс гадна газар тариалангийн салбар бол Дорногов аймагтай тийм ээ. Нэлээд томоохон тооцогддог. Бүс нутгуудтай бас туршлага судлах эсвэл одоо ийм боломжоор хамтарч ажиллах боломж байна. Эсвэл үүн дээр төр ингээд ажиллаад өгөөсэй гэсэн ямар саналтай байгаа вэ? Таныг хоршоолагчтой төлөөлөө оролцож байгаа учраас асууж байна. За бидний хувьд бол яг хойштын зорилго бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төв гэдэг имийг одоо энэ нэгэнтээ одоо нөгөө бүсчилсэн хөгжлөөрөө одоо 3 сум бүс болцсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо манай Эрдэнэ сумын хувьд бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төв гэдэг имийг байгуулад өгчих юм бол энэ дээр одоо түшиглээд одоо 3 сум нийлээд одоо тоног төхөөрөмж тийм ээ одоо юуны сав багла буудал дээр мөн баталгаажсан ийм лаборатори одоо тийм лабораторитой тийм төвийг одоо 3 сумынхаа тунд одоо байгуулчих юм бол зөвхөн хоршоолагчдаас гадна энэ 3 сумын иргэд ойрхон явж одоо сүүн бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүнээ одоо энэ юунд одоо бүсчилсэн энэ төв дээр очиод одоо боловсруулад тэгээд зах зээлд буюу одоо бүр гадаадын зах зээлд гаргах тийм боломжтой болов уу гэж харж байна. Мөн хоршоолагчдоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий юу? Байлгүй яах вэ? Одоо бид одоо үйлдвэрлэл үйлчлэгээ одоо юунэ одоо энэ бүрдэн манай Эрдэнэ сумын хувьд бол одоо бүрдэн соёллаан түшиглээд тэнд одоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулаад ирэхэд бол одоо мөн аялал жуулчлал одоо ирж байгаа хүмүүс жуулчлагч нар одоо манай мөн одоо бий болоод ажиллаж байгаа үйлдвэрийн маань одоо үзэгч юм уу одоо өшөө одоо янз бүрийн ямар арга гарц байна. Тэгэл явцын дунд бол одоо аялал жуулчлалыг хөгжүүлж одоо болно гэж одоо үзэж байгаа. За баярлалаа танд. За мөн залуучуудын төлөөлөл оролцож байгаа. Эрдэнэ сумд одоо нийт хүн амын хичнээн хувийн залуучууд эзэлж байна. Ер нь одоо говьд залуучууд ирэхэд хамгийн суур нөхцөлийг та юу байх ёстой гэж дүгнэдэг вэ? Бид залуучдын төлөөс энэ юу яхад энэ малчин залуучууд гэдгийг онцлох болов гэж үзэж байна. Манай энэ одоо бүтчилсэн болно энэ доо Эрдэнэ сумынхаа энэ хувьд бол үүнд болохоор энийг дагалдаад гэр бүл төлөвлөлт гэдэг юм байна. Хүүхдийнх нь боловсрал гэж байна. Үүнээс яагаад гэж байгаа нь болохоор яг залуучууд одоо энэ хөдөө байхаас илүү нөө төв сүрэн орон газар их бараадад явцгаадсан. Тэгээд одоо нэг үлдсэн нэг хэсэг одоо залуучууд гэдэг нэмэгтэйчүүд их нь одоо нэг гэдэг хоёр нь байхгүй болцсон байна. Тэгээд одоо байгаа нэг гэр бүл болоо яасан хүмүүс нь одоо яхад хөдөө одоо ер нь хөрөмжмөө одоо хөдөөнөө малаа малж үлдээд хүүхдээ ингээд сургууль соёл ингээд явахт нь ихнэр нь бол одоо төв бараадаа явчихж байна. Түүнээс үүдээд одоо гэр бүлийн салд их үүсэж байна. Хүн ам цуурч байна тий. Цуурч байна. Тэгээд ер нь бизнес залуучууд бизнес эрхлэхэд бол одоо ер нь бол хамгийн тулгамдж байгаа асуудал нэг юм бол одоо залуу хүмүүс одоо барьцаа өрнөх гэж нэг маш чухал байна. Тэр нь болохоор одоо бид нар чинь залуучууд бид чинь одоо хөрөлөөсөн мөнгө төгрөг юм байхгүй яг санаа бодол үзэл болно яг одоо энэ цаг орчин үеийн дагаад одоо тэдний сэтгэлгээ маш өндөр байгаа боловч тэрийг яг ингээ эхлүүлээд хийж ихэд нэг одоо барьцаа одоо ямар нэгэн газараас одоо төсөл зээл ч юм уу банкны одоо нэг хамрагдахад барьцаа өрнө гэж маш чухал юм. Тиймээс үүдээд тэрэнд нэг одоо нэг эхний одоо нэг ямар нэгэн бизнес эхлэхэд түүнд нэгээс одоо 2-3 жилийн хугацаатай ч юм уу гэдэг нь одоо нэг тийм хөнгөлөлттэй урт хугацааны тийм хөнгөлөлттэй эхний удаадан тэрийг нэг боожлоо хөл дээр тогттол тиймийг нэг хичээлж авсан тийм нэг хөнгөлөлттэй маш залуучууд зориулсан тийм хөнгөлөлттэй зээл байх нь чухал юм болов уу гэж юм бодож байна. За баярлалаа. Тэгэхээр хурлын дарга үүн дээр ямар нэмэлт тайлбар хэлмээр байна. Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутаг юун дээр илүү анхаарч юу хэрэгжүүлэх боломж нь байгаа юм. Бас нэг төр гэхээр хязгаарлагдмал бас тэр нөөцөд тулгуурлан бас үйл ажиллагаа явуулж байна те. Гэхдээ сум орон нутагтаа шийдэж болох ямар боломжууд байна. Жишээлбэл сая яг хэлж байна. Орон нутагт байгаа малчин залуучууд малчин гэр бүл хүүхдийн боловсролын асуудлаар ингээд шилжээд явах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Тэгэхээр нөгөө хүн бэжэж нөгөө эдийн засаг байна. Орон нутагт бас үйл ажиллагаа явуулах бүх зүйл бол байгаа шүү дээ. Энэ дээр та ямар нэмэлт тайлбар хэлэх бол? За залуучуудыг одоо
Манай сумын хувьд бол одоо залуучуудыг ажлын байрыг одоо нэмэгдүүлэх энэ чиглэлээр бас онцгой анхаарч ажиллах. За мөн одоо сурах гар төв зургийн газар барааж байна. Энэ дээр бол одоо хөдөөнөөс бол одоо төв рүү ороод ингээд ажиллаж амжирч байгаа байхгүй юу. Тэгээд сумын хэмжээнд одоо төрийн албан хаагчдын ажлын байр дээр одоо ажлын байраар хангах, за мөн одоо тухайн одоо сум орон нутагт доктор суурьштай ажиллах нөхцөл болцоог бүрдүүлж одоо хөнгөлөлтөө одоо зээлэнд хамруулж одоо орон байраар хангах энэ асуудал бас байгаа гэж байна. За орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулахад төр иргэний оролцоог хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа вэ? Ер нь одоо эрсдлээ тооцож байж хамтдаа хөгжих асуудлыг ярьж байгаа. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор маш их одоо эрсдэлд малчид өртөж байна. Танаа сум болвол одоо мал аж ахуй газар тариалан дээр суурилдсан учраас одоо энэ эрсдэл бол хамгийн хамаарагдаж байгаа юм. Бүс нутгийн хувьд ямар одоо бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа вэ? За манай сумын хувьд бол одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол бас нэлээдгүй одоо байгалийн давгч үүс хан цуд энэ дээр бол нэлээд тохиолдсон. За малчид бол өөрсдийнхөө нөөц болцоогоор бас нэлээдгүй одоо энийг одоо хохирол багтаа 5 тулах чиглэлээр өөрснөө хичээж ажилласан. Төрөөс бол одоо хөнгөлөлтөө үнээр одоо үс хадан тэжээл одоо бэлтгэн нийлүүлэх энэ чиглэлийг бол бас баримталж ажиллалаа. Гэхдээ бол одоо гамшигын эрсдлийг бууруулах бол одоо төр одоо иргэд одоо өөртөө хоршиж мэдээлэлээ сайн солилцож одоо өрчлөсөн сэргийлэх хэмжээг зохион байгуулж сургууль зохион байгуулснараа бол одоо энэ гамшигын эрсдлийг бууруулж хохирол багтаа даван тулах юмаа гэж үзэж байгаа. Энэ орон нутгийн хэмжээнд энэ үйлдвэрлэл үйлчлэгээ бизнес эрхэлж байгаа. За аж ахуй нэгж ер нь одоо ингээд цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх хажуу сумдуудтайгаа харилцан ашигтай хамтран ажиллахад ямар боломжийг эрэлхийлж байна. Ингээд мөн Эрдэнэ сумынхаа онцлогийг хэлээд өнөөдрийнхээ хэлцүүлгийн өндөрлөө. За Эрдэнэ сумын хувьд бол одоо түрүү хэлсэн тий хөдөө аж ахуйн салбарын сумаа. За эндээ төшөглөөд одоо газар тариалан аялал жуулчлалыг одоо хөгжүүлэхэд бол одоо сум орон маань ажлын байр нэмэгдэж эдийн засгийн тэлж өргөжих хөгжих юм бололцоотой. За үүний одоо хөдөө аж ахуйн гээд одоо ягаад одоо онцлог хэлж яриад байна гэхээр энэ засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шинэ хоршоо энэ хөдөлгөөнд бол одоо нэлээдгүй хоршоо байгуулагдаад ингээ үйл ажиллагаа явуулж гисэн. Түүний нэг нь бол одоо ингийн одоо сүүний фермийн одоо үйл ажиллагаа одоо хоршоо байгуулагдаад ингээ явж байна. Энийг бол одоо Монгол улстай, Дорногов аймагтай, Монгол улстай тэгээ дэлхийд одоо алдаршуулах тийм ээ гаргах одоо Дорногов аймгийн Эрдэнэ сумын одоо брэнд бүтээгдэхүүн болгох. За энийг бас аялал жуулчлалтайгаа холбож хөгжүүлэх энэ чиглэлийн одоо арга хэмжээ байна. За тэгээд замун үд бол одоо тулгуур хөгжлийн сум. За замун үд дээр бол одоо мал эрүүжүүлэх байр. Цаашаа одоо хятад улс руу одоо малыг бол одоо бог малыг экспортлох. Энэ чиглэлээр бол одоо хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлж за мөн ерөнхийлөгчийн одоо санаачлагаараа тэр бум мод үндэсний хөдөлгөөн. За сүүлийн одоо жилүүдэд байгаль цагуурын одоо давж шүүчин зүйл, салхи шуурга, элсний одоо нүүдэл гих мэтлэн. Энэ дээр бол одоо Монгол хүн бүр одоо мод бот тариалж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээрээ бид бүхэн эко энэлхийг аварч үлдэх. За мөн одоо энэнийхээ дагуу энэ ногоон байгууламжийг үүсгэснээрээ одоо орон нутаг одоо хөгжих боломжтой. Үүний нэг илэрлэл нь одоо манай Дорногов аймгийн Юншөө одоо Бүрдэн багийн одоо зааг дээр байгаа Шамбала 2056 гэсэн одоо олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжээд нутгийн залуу одоо үүнийг хариуцаад ингэ явж байгаа. Тэгээ одоо нийт 100 мянган гаруй одоо модыг бол одоо тарьж ургуулад ингээд хамгаалж явж байгаа. Тэгээд одоо сумын хэмжээнд ч гэсэн бол одоо аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо мод тариалаад ингэ явж байгаа юм зүйл байна. Тэгэхээр одоо Эрдэнэ сумын хувьд бол одоо мал аж ахуйгаа төшөглөөд за үндэсний одоо өв соёл, шашин энийг одоо дагсан олон төрлийн одоо аялал жуулчлалыг хөгжүүлж за хөдөө аж ахуйн чиглэлээр одоо бүх одоо бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж за энэ аялал жуулчлалаар ирж байгаа дотоод гадаадын хүмүүст одоо хүргэж ингэж одоо байж одоо сум орон нутаг хөгжих юмаа гэсэн ийм одоо зүйлтэй байна. Тэгээд одоо говийнхаа Дорногов бүс нутгийнхаа хэмжээнд бол за замун үд маань тулгуур сум тэгээд бадрахтай тэгээд одоо хөрс сэргэлтэй сумтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлээд за мөн одоо энэ
говийн бүсийн хэмжээнд бол одоо манай одоо Эрдэнэ сумтай яг энэ эдийн засгийнхаа одоо зүйлээр одоо ижил тостой тийм ямар одоо сум байна. Тэрнээс одоо тэргуун төршлөх судлаад ингээд одоо хөгжиж явах боломжтой гэж үзэж байна. Тэгэхэд бол одоо иргэд олон нийтийн санал санаачлага одоо маш чухлаа гэдгийг бас энэсэнд хэлье. За баярлалаа. Тэгэхээр бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэгт говийн бүсийн хөгжлийн гарцын талаар тэр дундаа Дорногов аймгийн сумдууд орон нутаг ямар бодлогоор хөгжих асуудлаар бид санал солилцож байна. За Эрдэнэ сум бол мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал дээр тулгуурласан, энэ эдийн засгийг солонгоруулсан ийм бодлогоор бол хөгжих ийм төлөвлөгөөтэй мөн одоо ямар санал шийдэл байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт онцоллоо. Ингээд та бүхний ажил амжилт хүсье.